Хай влог дараагийн мэдлэгтэй тавтай морил. За ойрын санаачин гэвэл надаар 50 хичээл ямар шигтэй шихэлсэн. Тэгээд бэлтгэлдээ яваад одоо хичээл одоо миний сүүлийн өдөр болохоор ганцхан хичээлтэй. Тэгээд нэг хичээл маань 7 хоногт 2 өдөр ордог. Тэгээд нэг дэх 5 дахь хичээлд яваад босоод өдрөө ажиллаа игээд тэгээ байж байна. Тэгээ санаачин гэвэл бит хоёр нүүх гээд тэгээд мэрэд нэг байр болцоос аахгүй юу. Тэгээ нөгөөх нь мэрэд яхад ажгүй гэхдээ хямдхан яг нөгөө нэг юм нь болохоор чаа би нэг давхарт гэж тэгжсэн. Тэгээд би доошоо яг хідэн шатын ингээд асуусан чинь 1-2 шат гэхгүй за бүр амар тийм доошоо биш юм чинь яа хоёлаа хэсэг хямдхан байранд байч юм ачээ гээд тэгээ нөхөр олоод яг хачаа мачаа баглаад өвдөн очоод яг ороо үзсэн чинь надад бүр огт таалагдаагүй гэсэн чинь юу 1-2 шат барыг 5-6 шат амар доошоо тэгээд би энэ байж чадахгүй гээд тэгээд хоёр тэндээсээ шууд яг тэр хавьда дахиж нэг байр хайгаад тэгээд тэр байранда орохоор болоод тэр байрлал нь хамаг ачаа энтрэ төрүүлж оруулаад айл нь өгөхээр хоёр зөрөөд орохоор яриад тэгээд тэгсэн чинь бас тэр байранда бас асуудал гараад тэгээд хоёр ачаануудаа баахан нааш цаашаа ингээд өөрсдөө тэгээд нөгөө хоосон байранда шалан дээр ундаж мунтаад нэг хэсэг тэгж байгаа. Тэгээд за хоёул ер нь байлээ зүгээр энэ байр маань одоо нэг асуудалтай байгаа юм биш зүгээр эндээ л тэгээд ерөөд бол буцаад өгрөөдөрсөн. Тэгээд энэ байрныхаа гэрэмэрийг сунгуулад намгаал бит хоёр ингээ гоё бүх юм нэг тийм цагаан өнгөтэй галхаа энтрэн зэрхэн тийм байранд орё гэж бодож ярилцчихсан аахгүй. Тэгээд за эсгүй тийм манай одоо байгаа байр ингээ нэг юу энтер ингээ бор өнгөтэй. Тэгээд тэрийг хойлоо өөртөө зүгээр цагаан болгочих л даа гэд. Тэгээд айсаагаас хуулга малга энтрээ авч наагаад хаалга малга будаад ер нь бол нэг тиймэрхүү байдалтай байна. Тэгээ одоо ер нь гайгүй бараг цэгцэрсэн. Тэгээ одоо болохоор би сүүлийн өдөр болохоор виза сонгуулах ажилтай. Тэгээд байрны энтрийн асуудал эхлэн шийдэх гээд тэгээд өнөөдөр ямартайч хаягаа солиулна. Тэгээд сургуулийн төлбөрөө төлнө. Тэгээд ерөөхдөө бол виза сонгуулна даал гэсэн ажилтай л байна да. Ямартайч өнөөдөр ажилдаа яваад орой газ байрныхаа гэрээг авч яваад хаяаслуулаад тэгээ маргааш ер нь чадвал виза сонгуулийг онлайнаар сонгуулчих гэж бодож байна. Тэгээ нэг тиймэрхүү сантай дөө манайхаа. Бэлтгэлээ одоо мэрэгдээ хуцааслах нь л байна. Маргааш энэ залын төрсөн өдөр нь төрсөн өдрөө хаалт шүү биб. Тэд явуулсан шүү. Биб нэг юуны яагаад? Аль амд юм уу? Яа. Гэхдээ энэ хэсгээр хармаахан өндөр өнөртэй юм аа. Мэрэгдээ маргааш хаалт гэж байна. Хин амттай ч юм. Харин тийм анхныхаа баталгаа авахгүй сууж байна. Яа бүр арай гэж нэг мөнгө цуглууллаа. Түрүү ажилласаа тарчаад хүмсэг сармасны хэмнэлэгч харж байна. Өнөөдөр өсөж ороод ирсэн. Тэгээ сая хичээлдээ суучаад хичээл тараад өдрөө хоол хийдээ сууж байна. Тэгээд өнөөдөр хүмсээ бодуулна, үсээ тариулна, хичээд бэлтгэлдээ явна гэсэн плантай байна. Нэг үс ингээд нэг үсээгээд байна. Цэглгаан чадчих. Тэгээд нэг хүмсэг сармасны хийм бүр амар гоё ягаад. Ингээд бүр нэг царай сэргээд ирчихсэн таахгүй. Би ингээд уус нэг нүрэ боддгоо болохоор хүмсэг сармасны хийм биелэгчээр бүр ингээд тод харагдаад амар санагдаад дээ. Тэр та сонирч өгвөл сэлэнгээ Facebook хаягтай Монгол хаан дээр байдаг хч байгаа. Тэгээд тэр хчээр очиод хэлэхээрээ яг сармас юм. Үсээ тайруулчаад уулзцгаая. Тайруулах та. Би сая эндээс пүүз авчлаа. Энийг авсан.
118 109 хайчаа манай багш артай нэ. Хэлийгээ туссан одоо кардио хийж бай. Ажилтаа явахгүй гарсан чи бүр амар цас орж шин. Буцаа үйл ирээд байна үгүй юу? Хаврын аваалаа шаашаа үзүүлээд байна үгүй юу? Бүр нэг тийм том ширхэгтэй цас орж байна. Шөхөр авч харж ирдэг үуч. Бэлгэлээ тарцсан гэж энэ өнөөдөр Мэргэд тоор хоёулаа амраад тэг өдөр нөгөө нэг Монгол жолооныхон үнэмлэхийг Солонгос үнэмлэх рүү солиулах гэж яваад тэгээд яаж солиулт юм бэ гэхлээр ер нь Instagram дээр богинохоор рeel болгоод оруулсан байгаа. Ерөөд бол Монгол консул ороод тэгээ иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх хоёроо барьж өчөөд тэгээд жолооны үнэмлэхийн лавлагааг юу яд юм лээ. Солонгос хэл дээр орчуулаад техник материалаар баталгаажуулаад тэгээд тэрийг аваад тэр Samsung-гийн яг дээр очоод тэнд байдаг одоо шалгалт өгөх газар нь очингуудаа харааны шинжилгээ өгөө тэгээд шууд тестээр шалгалтаа аваад тэгээд 100-аас ерөөд бол 60-аас дээш хэвлэл тэнцээд жолооны үнэмлэхийг солиулж болдгийн юм байна шүү. Ерөнхийдөө хаяг маягийн Instagram дээр рeel болгоо оруулсан байгаа. Сонирхолтой хэрэгтэй хүмүүс нь ороод хараарай. Тийм ээ.